Эцэс төгсгөлгүй мэт хөөрөх зам хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй санагдуулна. Номынхоо сурвалжлах ажлаар энэ их гүрэнд амьдарч ажиллаж буй олон 10 эгэл жирийн монголчуудтай уулзсан учирч явхад төрлөх сайхан эх орноо хайрлан дээдлэх үзэл сэтгэл зүрхийг ямагт догтлуулж байлаа. Намрын дунд сарын нүдгүй нотын шамаргаар нүдийн овон шувууд тэнгэр чимээ. Бид энэ удаагийнхаа дугаараар Калифорни мужийн Сан Франциско хотод ажиллаж амьдарч байгаа мэргэжлийн гэрэл зурагчин Эрдэнэ сүрэнгийн Эрдэнэ баяртай та бүхнийг уулзуулж байна. Гэргийн баяр сайхны төмөн дэмбэрэл совилогчийн мэргэжилтэй. Калифорни монголчуудын холбоонд олон нийтийн болон санхүүгийн асуудал хариуцсан сонгуульт ажилтай. Том охин Намуна Лос Анжелесын Калифорни их сургуулийн 3 дугаар курсын оюутан. Дунд охин Анхлуу бага сургуулийн 3 дугаар ангийн сурагч. Хүү Тэмүүлэн хүүхэд цаатуулах газар хүмүүждэг ажээ. Багада ямар айлд төрж өсөж ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхдээс энэ талаар яриагаа хэлье. Багнаас бол эмээ өдрөл өссөн л дөө. Тийм үү. Ээж аав оюутан байсан. Оюутан байсан. Тэгэл сургуулаа төгсөөд дархан руу тийшгээ томилогдчихсэн явчихсан. Би болохоор эмээ өдөр дүндэртэг үлдчихсэн. За, эмээ өвөө нь хэн гэж улсууд байсан? Манай өвөө Балингийн Широзар гээд Хэмтэн аймгийн Идэрмэг сумын хүн. Эмээ маань Төв аймгийн угуул. Долгор, Дэндвийн долгор гээд. Одоо 97 төгшин байгаа. Оо, ямар сайхан. За, тэгээд та нар юу нээж аваас хідүүлээ? Ээж аваас бол тавуулаа. Би айлын том. За. Доороо 2 эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй. За. Тэгээд ер нь яагаад энэ гэрэл зургийг сонирхох болов? Багадаа ер нь ямар шиг юм сонирхдаг хүүхэд байв? Гэрэл зургийг анх би нөгөө манай нэг хүргэн ах нэг аппарат авчираад тэгээд би тэр Исмена гэдэг Орсын аппарат байсан. За. Тэгээд тэрийг би 4-р ангид байхдаа их шохорхон сонирхоод тэгээд тэр аппаратыг авч болох уу гэж гуйж аваад. Тэгээд тэр үе чинь нөгөө ихтлгүүртэн тэр нөгөө Германы Орва гэдэг нэг арцгаан хайсуу зардаг байсан шүү дээ. Эндээс өөрөө нэг 3 төгрөг 50 мөнгө байлгүй хайс судалж авч анх цэнгэлж зураг авч эхэлж ирсэн. Тэгэл анхны авсан зураг маань их гоё гарсан, их сайн гарсан. Тэгээд сэтгэл их ер нь урамтай. Цаашаа ер нь бол бас зураг авах их сонирхолтой болсон. Тэгээд өөрөө янз янзын аргаар одоо зураг авах боловсруулж угааж янз янзаар үзсэн л тээ. Тэгээд манай ээж нөгөө Пенри ордны фото зургийн дугууланд 4-5 дугаар ангиас оруулж гисэн. Тэгээд Хүүхдийн Пенри ордонд шинэ Пенри ордонд өнгөж нээгдэх тэнд анх фото зургийн дугууланд явж гисэн. Тэгээд ер нь төгсөлөө 10 дугаар анги төгсөлөө ер нь Пенри ордны фото зургийн дугууланд л одоо байсан да. За, фото зургийн дугууланд хэн гэж багш энэ нэг зааж байв? Та нар хэдүүлээ сурч байв? Тэндээс ч одоо бас өөр фото зурагч төрсөн үү? Төрсөн. Одоо манай багын найз яг 4-5 дугаар ангиас битээр хамт ингээд Пенри ордны дугууланд орсон Ганбаяр гэж залуу байгаа. Ганбаяр тэр одоо бараг л 4-5 дугаар ангиас айдлах нэг сургуульд ороод хоёулаа Пенри ордноо төгсөөд хоёулаа Монцонбай гэнэтлийн гэрэл зургийн газар хоёулаа ажилд орж ирсэн. За. Ганбаяр Эрдэнэ баяр гэл. Гэлцсэн. Ганбаяр маань одоо Монголд ерөнхий сайдын гэрэл зурагч хийж байгаа. Энд бас 10 жил амьдарч байгаад явсан юм байна. Пенри ордонд гээд яасан юм Германд сургууль төгссөн Шагнадож гээд багш байсан. Тэгэл тэр бол биднэрт Германд боловсрал гэрэл зургаар эзэмшсэн. Тэгээ биднэрт одоо гэрэл зургийн анхны онол яаж гэрэл зураг яаж авах уу мах бүхэл нэг сайн зааж гисэн. Тэгээ тэр үдсэн дээр ч гэсэн анхны суурьж гисэн бас сайн тавьсан гэж боддیں۔ Тэгээд тэр завсраараа бас улсын гэрэл зургийн газрынхантай тэр ер нь бас очиж холбоотой ажилладаг байсан л да. За, хэдэн настайгаас ер нь тэр Монцонбай гэнэтлийн гэрэл зургийн газар гэдэг тийм том байгууллагатай холбогдов. За 10 жилээ төгсөөл ер нь холбогдсон да. Тэр чинь одоо 80 би 88 онд аваад төгссөн. Тэгээд 89 оны 1 сараас улсын гэрэл зургийн газарт одоо лаборантор ажилд орж ирсэн. Бүр албан хаагч болсон ба шүү дээ. Тийм, орсон тийм. За, ямар дог хүүхд. Анх орол тийм бүх юм бол мэрэгжлийн төвшөнд бүх юм л
сайхан харагдажсэн. Тэгэл одоо яаж эдэр шиг ингэж гоё авт зураг авт сурах уу. Тэгээ наацхийн зураг боловсруулахтаа ч гэсэн маш мэрэгжлийн өндөр түвшинд тэр лабораторид угаадаг байсан. Тэгэл эхлээс нь багаас нь эхлээл бидрийг ажиллуулсан л да. Тэгэл гэрэл зургийн туслах лаборантаас хэсүүлээл тэгэл жинхэлж лаборант бол тэгтээ ер нь маш богино хугацаанд дээш дэвшижсэн. Тийм үү. Тийм нэг 5 сар байна уу туслах лаборант тэгэл жинхлээл тэгээ сүүлд нь дагалдан сурвалжлагч болоод тэгээ нэг жил гарангийн дараа яг тусгай сурвалжлагч болчихсон гэрэл зургийн. Тусгай сурвалжлагч болчихлоо ч н одоо ер нь улсын бас томоохон байгууллагуудад та нар чинь чөлөөтэй нэвтрдэг сурвалжлага хийдэг болчихдог шүү дээ. Ямар газруудаар зураг авч эхлэв дээ. Ер нь бол тэгэл засгийн газрын ордон тэгэл соёл урлагийн бүхэл байгууллагад ер нь өмнөлгөө үзүүлэл ер нь шууд ногоон гэрлэлээр ордог л байсан л да тий. Тэгээд ер нь бидрийг нөгөө ордон дэнтэй сурвалжлахад бас нөгөө их хурд сурвалжлах үнэмлэх гэдэг бас тусад нь өгчдөг гэсэн. Тэгээд хоёр үнэмлэхтэй орж сурвалжлах гэдэг гэсэн. Ер нь тэр үед хэдтэй бай? 2021 төлсөн. 2021-тэй. Тэгээд ер нь хаяа ингээл өөрөөрөө ирэмшиж бас энэ ажил минь их буянтай сайхан ажил юм да гэж бодогдохгүй байсан биз? Ер нь байс их олон сайхан хүмүүстэй танилцсан. Тэгээ ер нь их олон газраар явж үзсэн. Ер нь бол сайхан мэрэгчлэл гэрэл зургийн мэрэгчлэл. Бороотой тэнгэрээс гойдахда оддон газар нь зүудлэх Осоо заяагаар өөрийгөө бүсэлсээ Дэлтэй химрэн биш гэж юу эрхэн бичээ Тахилтай уулын араас чулуугийн гүйж хондох Таван ханан марцв торсон тонон биш гэж үдээ эрхэн бичээ Бидрийг гэрэл зурагт байхад олон сайхан гэрэл зурагчд Ахмад гэрэл зурагчтай байсан л да. Тэгээд бид нар сургадаг гэсэн. Ер нь бол гэрэл зургийг авахдаа яг тийм одоо алтан араам гэж байдаг шүү дээ. Зохиомжиндаа багтаа тэгэхээр гол үйл санаануудыг бүгдийг нь орно. Одоо гэрэл зургийг харахад л одоо хүн хараад уншдаг. Тэгж л авах хэрэгтэй гэж зургадаг гэсэн. Ер нь бол гол зарчим тийм. Тэгээ үйл явдал гол нь тийм. За багцаагаар надад нэг төчний хэмжээний тоош ирэхийг гэрэл зураг байна даа гэж хувийн архив мэдээж байгаа шүү дээ. Ер нь бол маш олон зураг байгаа л та. Тийм. Ер нь бол нэг яг наривчилж гэж тоолж гаргаагүй. Тэгтээ багцаагаар 20,000 юм болов. 20,000. Тийм л гэж бод харцаагаа өнгөт слайд тэгэл бүхэл төрлийн хайцсаар зураг авдаг гэсэн юм чи тийм. Тэгэл ер нь хөдөө гадаа ер нь яваагүй газар гэж байхгүй л та. Хуучин ч Монцамагийн хажууд энэ тийм тэгээд одоо элчин сайдын яамтай гадаа энэ төргээд самбаруудад тавьдаг гэсэн тэрийг та нар авдаг гэсэн үү? Тий. Тэр Монцамагийн агентлагийн хажуудлын самбарч яг манай аль биесны самбар байхгүй. Одоо дээрвээс л одоо хүмүүс их үз сонирхдаг гэсэн. Би бол энэ бүр зөндөө удаа зогсож үгүйсгээ уншиж явдаг гэсэн. Тий. Тэр чинь бид нар ер нь бол нэг 7 хоногт нэг 2 удаа ч юм уу тэгэл энэ тухайн болж байгаа үйл явдлаас шалтгаалаад энэ сольждаг гэсэн нэг 5 6 тийм самбар. Тэгээ бид нар чи өөрсдөө залуу тэгээд манай Ахмад гэрэл зурагч тэгэл залуучууд явцал гээл бид нар чинь явж тэрийг сольдог ажилтай. Зургаач аванд самбараас сольдог тийм ажилтай байдаг шүү дээ. Өвлийн өвдөн ч гэсэн нөгөө даараал нөгөө тийч онгол. Тэгээ нөгөө артлын ингээд бүгдийн Монгол цоожор цоожлж байна. Тэгэхгүй бол тэр чинь нөгөө хүмүүс онгоолгоо зургуул алчдаг. Заримдаа хаяа нэг шилэн ус харагддаг шүү дээ. Тийм тэгэл тэгвэл та нар зураг авчаа тэгээ сольдог. Тэдний чинь бид зураг авчаал байнга сольдог болно шүү дээ. Хамаг цэнгэлдэг ажлыг та нар хийдэг гэсэн шүү дээ. Залууд ахмадуудаа хүнддэг нь. Тэгж л сурч байгаа юм чинь. Тэдрээс чинь тэгж л юмаа сурч авна шүү дээ. Ерөнхийдөө чи тэр залуудаа дагаад явж байхад ер нь бас ингээд өндөр төрийн хэмжээний айлчилд зурагч нар явна гэдэг бас гоё үз. Сайхан анхудаага явжсэн тэгээд их сайхан сэтгэл төрчихсөн. Тэгтээ тэр чинь би оюутан байхтай байсан шүү бас. За. Тэгээ манай улсын гэрэл зургийн газар одоо намайг оюутан байхад их бас сайхан боломжууд өгчээсэн. Тэгээд би чинь бас Монцамагийн гэрэл зургийнхаа болсон хүчин гэдэг утгаараа тэдний зардлаар Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид орж сурсан. Тэгээд оюутан байхдаа бас манай ажлын газраас их боломж олгож ирсэн л та. Оюутан мөртлөө өглөөний хичээлд яваад өдөөс хойш нь
ажиллаа хийдэг. Тэгээд хичээл дээр ч гэсэн аппаратаа бариад явдаг. Тэгэл хичээлээ тараад шууд ажил дээр очиод тэгэл тэнд ийм элчин жуугч болж байна. Тэнд ерөнхий сайд дээр одоо тийм гадны уулзах чинь очиж зураг аав гээл бас цагийн хууртаа зураг авчихсан. Тэгэл очиод зураг аваад явдаг гэсэн. Тэгээд тухайн үед яг тэр үедээ их сургуулийн 3 дугаар курст байхтай юм байна. Тэгээд эмхлэгч очруудыг 95 онд гадагшаага ажиллахт бол хамт тавьчихсан. Бараг багш нарын сүрдмээр явж байсан биш тий. Багш нар тэгэл зарим нь ойлгохгүй тэгээд чи одоо оюутан бол оюутныхаа хэмжээнд л биш шүү дээ. Тэгээ оюутныхаа арманд л биш ер нь тэгж эмхэлж мөглөгч явах нь бол хамаагүй. Ягаад гэвэл чи 2 7 хоног хичээл тасарчдаг. Тэгэхээр нөгөө хичээлийн нөхөх хэрэгтэй биш ямар спешиал оюутан байгаа шүү. Тэгэл тэр чи эргээл нөхөж байгаа байхгүй. Тэгээ багш нар бол тэрийг хүлээж авахгүй бас их чанга байсан шүү дээ их сургууль. Тий, ер нь одоо тий их сургуульч ер нь хизээнээсээ чанар чанцаагаараа тэргүүлдэг. Дээрээс нь багш нар энэ төр бол ер нь бас л тий шаардлага өндөртэй шүү дээ. Тийм тэгээд нөгөө ангийнхан болохоор ихэнх нь голцоо 10 жилээс төгсөөд ирсэн. Тэгээд эдгээр чинь нөгөө сэтгүүлч арай болоогүй байгаа шүү дээ. Би болохоор яг гэрэл зургийн сурвалжлагч гэдэг албан тоонд тэгээд хажуугаар нэмэг явахлаар манай ангийн хөгтөч хөө ямар гоё юм бэ одоо сургууль орд нөхсөө яг тань шиг ингээ явах юмсан энэ гэл ярьдаг. Тийм бас үлгэр байна шүү дээ. Тийм айн дотор. Тэр бас цалинтай. Тий цалинтай нөгөө тэр үе чинь бас оюутан тэгээд том охин мань жоохон байсан учраас тэгээд бас тэр үеийн гэрэл зургийн хамт олон маань бас их дэмждэг байсан л та. Ер нь их сайхан улсад байсан. Ямар одоо Ахмад сайхан гэрэл зурагчтай. За маш сайхан олон гэрэл зурагчтай байсан. Манай Цанина ихчгээд Инкот ах байна, Розенгийн Бацуг ах байна, Бацуг ах маань одоо болтол Монцомай гэнхтэй ажиллаж байгаа юм лээ. Тэгээд Ир гомжов Зэ алтай Иринчэнд орж ах, Нэмхүү ах, Самдонгой Чулуунгой их олон сайхан Ахмад гэрэл зурагчдтай ажилласан. Ер нь бол аппарат камер хэрэгсэл мэдээж ойлгомжтой. Аппарат камер хэрэгсэл байхгүй бол зураг авч. Тэгэхээр авсан бүтээл хайсууд бол маш чухал сайн найдвартай яг хадгалах хэрэгтэй. Одоо ер нь бол бидний үед юм дижитал гэж байсан юм шиг. Тэгэл дан одоо ер нь бол Монголд авчихсан зургууд маань бүгд л хайлсан дээр байдаг. Тэгэл тэр хайлсаа бол маш сайн хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол хайлс чинь бас удаан жил өнгөрөхлөөр хатна, хугарна тийм эмөөс нь муудна. Тийм учраас гэрэл зурагт бас байхдаа сурсан юм маань бас хайлсаа яаж хадгалах технологиг бас сайн мэдж байгаа. Тэгээ тэр журмаар л хадгалж байгаа да. Өчнө олон зураг. Одоо таны хайлснуудаас хамгийн олон жил хадгалж байгаа нь хэдэн жил хадгалсан хайлс вэ? Одоо 30 жил хадгалж байгаа хайлс байгаа шүү дээ. Анхт нэг хүүхдээс авсан хайлс нь юусаа хаягдаагүй байж л байгаа тий. Ер нь одоо тэр хайлснаас чинь их материалаас чинь авъя гэж энэ тентээс бас ингээд хүсэлнээс одоо телевиз радио одоо ингээд ер нь үзүүлдэг радио биш телевиз одоо ингээд бусад мэдээллийн хэрэгслүүд ер нь энэ гэрэл зураг он цагийн энэ түүх баримтгүйгээр ер нь юм хийн гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгээд би нөгөө өөрийн хувийн вебсайттай тэр вебсайтаар хүмүүс үл их ханддаг л да. Тэгэл янз янзын хувийн бизнесийнхэн тэгэл энэ тентгийн телевиз аялал жуулчлалын компаниуд тэгээд зураг хүсдэг. Тэгээд тэргээр бол бас хүссэн шаардлагатай зургуудыг нийлүүлж бас тий холбоотой ажилтдаг тий. Гэрэл зураг гэдэг чинь тэгэл гэрэл сүудрээр л бүх юмыг зурж байгаа юм чинь. Тэгэл гэрлийн тэр зохиомж, нар сүудэр тэгэл тэр тухайн дотор орж байгаа за
амтны хөдөлгөөн байршлан тэр чинь бүгд л яг л нөгөө алтан гурвалжин гэдэг одоо нэг зураас байдаг шүү дээ. Зураач нь яг тэр зохиомжоор л авна шүү дээ. Тэр хүүхдээ өргөж гисэн таны өөрийн чинь зураг шүү дээ. Зурагч хүн бол хязгаарч өөрөө зурганд гардаг шүү дээ. Энэ их гоё алтан боломж байх. Энэ хин авсан. Ой манай хүн авсан гэрүүлэн. Түмээ авсан. Тийм түмээ авсан. Одоо хажуу дагаж явсаар байгаад бас алтны дэрэгт гун шаардлагатай шиг бас зохиомж шиг гэрэл мэдрэмжийг бас их мэдэрдэг болчиход байгаа шүү дээ. Тэгээ баг надаас илүү баг миний зургийг хараа шүмжилт юм байна. Таны ханы чинь хамгийн сайхан жанр юу вэ? Их шижиг нөр, их хөдөлмөр жишээл тийм юмд түүрдэхгүй хөөгч ухтай өсгөө. Тий, ер нь манай их нэрх олон давуу сайхан чанартай л та. Ер нь бол хүмүүстэй их нийтчих цагаан их ажилч их цэвэрч юм ба. Их тусархуу тий. Вирхэл багас ханилон дасан үнч ханимин халуун хайран буддар чорсон үлэн цаасан ухасан санагдах юм нүги чаргаас дулаахан хайр чиний юмада үргэлж татнухан чамайга үгүй сэтгэл миний юмда тэр уран бүтээлч хүмүүсийн хийсэн бүтээлээр нь дамжуулж улс орны нүүр царай харагддаг л да. Энэ National Geographic Channel гэдэг шүү дээ. Тэргээр Монголын тухай гэрэл зургууд гарахад дандаа ингээд гадаадын зурагчдын авсан бүтээлүүд гарч ирсэн. Гэтэл тэрэн дотор таны энэ алдартай Тимэтэ энэ говийн энэ зураг маань гарч ирсэн л да. Би тэргээр их бахарч ирсэн. Энэ тухай яриач. Мэдсэн өөрөө? Харин тий би сүүлд над руу эдгээр өөрсдөө хүсэлт гаргасан юм да Монголын тухай гэрэл зургийг одоо Монголын тухай Travel Channel дээр ингээд мэргэжлийн гэрэл зурагч тавьсан зургуудыг тавих хүсэл тавьсан. Тэгээ миний энэ Тимэтэ зургийг сонгосон юм байна. Өөрсдөө хүссэн. Тий өөрсдөө хүссэн. Тийм тэгээд тэд нар харин тэр шалгуулалтанд оруулаад энэ Монголын тухай тэгээ National Geographic-ийн сайт руу орох юм бол энэ дээр байж байгаа. Тий. Тэгээ ер нь бол голцоо дандаа гадны гэрэл зурагч тавьсан байгаа. Тэгээд Монголоос бол одоо миний зураг байх шиг байна энэ дотор бол. Бас энэ чих гоё юм шүү дээ. Би ярьцлах юм гэдгээ мэдээ тэгээ бас ингээд уран бүтээлийн талаар хайж сонирхсон л доо. Тийм тэгээд энийг хараад би бас их бахарч ирсэн. Энэ чинь бас ганцхан зураг орсон таны зураг байсан бас их сайхан сэтгэл төрж ирсэн. Энэ Тимэтэ зургийг Өвөрхангай аймгийн Баруун Баян улаан сум тэнд 95 онд авчихсан зураг юм байна. Энэ бол баг анх яг тэр үеч нэг гэрэл зургийг бид нар анхны энэ зураг маань одоо яаж яг энэ ингэж бүр зориулаад ингээд бүгдийг тавьчихсан юм шиг ингэж гоё байж таарва. Тэр арын үүл, тэр хөх уул, энэ элсэн манхны энэ сүүдэр, энэ шаргалж байгаа эс наан явж байгаа тиймээ бүр цугж өгöd. Тийм. Энэ зургийг авах гэж бас их юм болсон л да. Өглөө эрт бараг бид нар чинь гэрэл зурагч хоёулаа явжсан. Гамбаяр гэдэг дээр Гамбаяр дээр хамт явж байгаад өглөө эрт 6-7 цаг ялт басаад өглөөний наран зураг авъя гэж утсан байхгүй. Тэгсэн тэр өдөржингөөл битүү үүлтэй. Тэгээ аштайх ерөөсөө зураг авахгүй. Энэ тэгээд тэр өдөртөө оройн нэг 4 оройн нэг нар жаргахын алд тэр нэг үүлэн чөлөөний нар гэж гардаг шүү дээ. Яг тэр үед л нэг 5-6 кадр дарсан. Тэр дотроос л нэг энэ зураг гарсан зураг тий.
Америкийн мэргэжлийн гэрэл зурагчдын гишүүн. Оо тийм үү. Тийм бас Америкийн Profotos гэдэг агентлагтай хамтарч бас ажилладаг. Оо за. Тэр агентлаг дээр бол бас миний өөрийн тухай сурчлагаа бас энэ линкүүд байдаг. Мөн Германы Bosch гэдэг том компани байдаг. Тэр нөгөө багаж техник одоо Bosch гэдэг хамтартай жихэн. Тэр тэднээс над руу бас хүсэл тавьж исэн хамтарч ажиллах. Тэгээд би бас өөрөө чих завгүй ажилтай байсан учраас тэр үндэ бас оролцож чадаагүй. Тэгээд бол маш сайхан үнийн санал тавиад. За ямар санал тавьсан? Тэр нууц биш уу? Ер нь бол их үнэтэй үнэлт юм лээ. Нэг ширхэг зургийг $500 үнэлжсэн тий. Авсан кадрыг чинь ингээд тичнээ юм детальчсан юм зураг бүх юугаа тайлбар юутай явуулаад. Тэгээд нэг ширхэг зургийг $500 үнэлээ. Тэг үнийн санал өөрөөс чинь сонсъё гэсэн. Тэг бүр грек контракт явуулаад. Тэгээ тийм орж исэн бас Испани сэтгүүлээс Монголд очиж авах бас зураг авах захиалга орж ижсэн. За Америкт одоо гэрэл зургийнхантай холбоо хэлэхдээ ер нь бусд орнд энэ тийм холбоо хэлэхдээ найз нөхд байгаа биз дээ. Ер нь байгаа тий. Ер нь холбоотой мэргэжлэрээ хоорондоо биенээ солилцож ярьдаг, авсан зургаа үзүүлж харддаг тий. Санаа бодлоо солилцдог тий. За Монголд бас ялгаагүй таны найз нөхөд гэрэл зурагчид гээд бишгүй л их байдаг байлгүй дээ. Тий, Монголд одоо манай үеийн яг мэдрийн үеийн гэрэл зурагчид байна. Манай Инх Чарал гээд бас гэрэл зурагчин байгаа. Батлаг гад байна. Тэгээд хуучин бас гэрэл зурагт ажиллаж исэн манай одоо хамтран ажиллаж исэн манай найз Талгаж Батцэрэг байна. Бас тэргээд урсгал мундаг сайн Монголын гэрэл зурагч. Яа нэг осол байж. Тийм 2000 онд онгоцны нэг вертолет асж байгаа томлгоо энтертэй осолд орсон шүү дээ. Маш их чадaltaй сайн уран бүтээлч байсан. Москвад Ленинградад фото сэтгүүлчээр сургууль төгссөн залуу байсан. Манай Өсгбаатар гэдэг бас нэг гэрэл зурагч юм байгаа. Нью-Йоркт байгаа тий. Тий хуучин бас ардын ирэх сонд ажиллаж байгаа. Тэгээд сүүлд бас ерөнхий сайд байхад нь гэрэл зурагч нарын тренд ирж исэн. Сүүлд нөгөө гэр бүлийн үнийн сургууль дээрээ одоо Нью-Йоркт гэр бүлээр амьдарч байгаа. Бас Өсгбаатар маань тэнцээ бас Нью-Йорк тэр хавийн монголчуудын амьдралын төвхийг бас шүлдээж байгаа гэж бодож байгаа. Тэгж байгаа та заач. Тийм бол хоёр байгаа юм тийм. Гэрэл зурагчид маань хаана сургууль төгсөж боловсрч байна? Одоо бол ер нь бол бидний үед Орос руу их явдаг байсан. Тэгээд Германд ер нь төгссөн хүмүүс их байдаг л та. Би болохоор өөр Монголд сурсан. Тэгтээ би их сургууль сурахаас өмнө Москвагийн Витар Тасгийн агентлагд байсан шүү дээ. Тэнд байхад гэрэл зургаас намайг бас тийшгийг дадлага хэлэхээр явуулж ирсэн. Ямар азтай юм бэ юусе тийм. Жохон тийм жоохноос ахуулаад. Тэг чин тий Витар Тас Апен гэдэг агентлагаас шүү дээ. Амьдрал Азад хоёр танд инээжсэн байх шүү, мишээжсэн байх. Тухайн залуу үедээ бол ер нь бол сайхан хэлсэн л та гаргаад тий. Одоо ч гэсэн мишээсээр байна. Энд хичнээн сайхан хантай, хичнээн сайхан өр хөвгтэй тийм ээ. Милимрүүлдэг ичтэй билээ. Усан чанга ухаан хурц өндөрхөх эцэгтэй билээ. Уран билгээний айсаа амилсан долгоотоо угаасан устай билээ. Хуурын гişige зэрэглээ тэмэрэлцаа унсан газар шороотой билээ. Хаяах сэтгэл минь сэмэрхүү аяар амьдрал минь тэнслэх юунда. Тэгээ таны бол энэ Калифорни монголчуудын холбоо бол таны нэг төсөөлийн арга байхгүй. Энд бол томоохон орон зай эзэлж бас ер нь анхдагчтай нэг баг тийм үү? Тий анхдагч шахалтай. Би ч анх 97 онд ирсэн. Тэгээд холбоо ч сүүл 2007 оноос нэгдсэн. Тэгээд
Ер нь бол яг бүхэл үйл явдалд нь оролцохыг хичээдэг, оролцдог. Тэгээд ер нь бол голцоо хэвлэл мэдээлэл гэрэл зургийн талаар их байж ажилладаг л да. Тэгээд энд байж хугацаанд бас сүүлийн одоо энэ 10 хэдэн жилчил монголчууд ер нь Америкт амьдралаа шүү дээ. Одоо хамгийн удаж байгаа л гэхэд л бараг 15 6 жил болж байгаа шүү дээ. Тэгээд тэр байх хугацаанд энэ ч байгаа монголчуудынхаа одоо баярлж байгаа, зовж байгаа, одоо ажиллаж хөдөлмөрлж байгаа одоо бүхэл агшныг яг өөрийн бас мэргэжлийн хүрээнд бас авч үлдээж одоо түүхэнд ингэж үлдээж байгаадаа бас баяртай. Ер нь бол тодорхой хэмжээгээр үлдэж байгаа гэж бодож байна. Омог цэнхрэг шигдэн амар амгалан доо. Одон дүрсэх хүлэг айлын мараа. Саяхан тэнцэн унаг Монголон эрен янцгаахан ичиг үнэргцэнд сэтгэл минь сэмэрлээ. Чанархан чимээ домог шивэнсээ үлцэн хэрсадэг ми Монголын үнэртэй Эрдэнэ хоёр зурагч маань хөлгийн жолоо хэзээ нутг руугаа залгах гэж байна да. За ер нь бол хамгийн гол асуудал бол энд нөгөө хүүхдүүд маань сургууль сурж байгаа. Тэгээд том охин маань нодлон хай скулд төгссөн. Тэгээ одоо энэ чих сургуульд нь оролцоод гол утга учир тэр байлаа. Тэгээд тодорхой хэмжээгээр энэ чих хүүхдүүдэд бас боловсролын тал дээр хөрөнгө оруулалт оруулсан. Одоо хангалттай юм үзэж одоо хэл ус сурлаа. Одоо тэгээд Монголдоо ер нь иргэжлээ суурин очиж амьдрах бодолтой байгаа. Ирвэлцэнхэн тормолзонхон инээхэмээ иржил явах юм манад руугаа иви сэтгэлдээ асан тэврүүлж энгэр шандыг ундруулан байныг би зүтэлдээ инхрийхэн ингээд манай Америк дахь монголчууд номын хоймор залж бидний урилгыг хүлээн авч сайхан үнэтэй ярилцлага өгсөн ийм хүндтэй зочинтой их баярлалаа гэж хэлээ. Танай энэ сайхан гэрүүл дандаа Монголын энэ сэтгэл үйлцээ сайхан улсуудаар өгөл тасрахгүй байж бас бидний зураг хөрөг таны уран бүтээл орж сайхан бүрийж байжуулж авах тугай хэлсэн юм. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн Монголжоо студид одоо уран бүтээлийг хэмжилт хийсэн. Алсын гүрнийг зорьсон монголчуудын амьдралын их урсгал 20 гаруй жилийг ардaan орхиж түүх болон үлдэж байна. Энэ бол хүний нутагт бэрхшээл бүхнийг сөрөн туулж өндөйн боссон мянган эгэл хүмүүсийн амьдралын гэгэн мөр юм. Шударнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан. Шовотог боцаагүй нутаг миний нутгино шударнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан.